Хаврын чуулган завсарласантай холбоотойгоор улсын хурлын гишүүд тойрогтой ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр Дархуул аймгийн банкны салбарын ажилтнуудтай уулзаж өнөөгийн нийгэм эдийн засгийн байдал, цаг үеийн мэдээллийг өгч тэдний санал бодлыг сонслоо. Саяхан эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд айргийн 5-д багтаж жилдээ 17.5%-аар өсч байсан Монгол улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1% болтлоо буурсан. Энэ хямралаас гарахын тулд улсын хурал засгийн газар тодорхой алхмуудыг хийн ажиллаж байгаагийн нэг нь олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан явдал билээ. Тус хөтөлбөрийн үр дүн ч эхнээсээ гарч валютын ханш тогтворжиж, энэ оны эхний улирлын дүнгээр эдийн засаг 4.2% өсөлттэй гарсан юм а. Өнөөдрийн уулзалтанд ирсэн банкны салбарын ажилтнуудад долларын ханш 2500-аас буурч 2360 болсон. Үүнийгээ дагаад сүүлийн саруудад иргэд валютын хадгаламжийг бус төгрөгийн хадгаламжийг сонгож байгааг хийж байсан юм. Хуралдаа бонд маань одоо 9% хүүгээс дуудаад 775% хүүдээр бүр анхныхаа гаргасан хэмжээнээс 3 дахин илүү одоо эрэлтийн тэр зах зээл дээр гарсан байдлаараа бол 775-аар хүүтэйгээр 600 сая долларын бонд босгож чадсан байна. Энэ бол маш нааштай үзүүлэлт. За төсвийн алдагдал бол өнгөрсөн 5 сарын хугацаанд 5 сарын сүүлээр харах юм бол өнгөрсөн оны мөн ихтэй харьцуулбал 2 дахин багассан. Өнгөрсөн он 5 сард бол 850 тэрбум төгрөгийн алдагдaltaй байсан бол энэ удаа 441 тэрбум төгрөгийн алдагдaltaй 2 дахин багассан байна л да. За энэ одоо гол нөлөөсөн хүчин зүйл гэх юм бол төлбөрийн тэнцэл дээр бас юм нааштай өөрчлөлтүүд гарч ирж байна. Ялангуяа одоо төлбөрийн тэнцэл дотор гадаад худалдааны тэнцэл дээр бид нэлээд том юм эерэг өөрчлөлтүүд гарч ирж байна. За энийг задлаад харах юм бол мэдээж одоо манай гол түүх хийдүүдийн экспорт эрс нэмэгдсэн. За тэрэн дотор нүүрс одоо өнгөрсөн оны 5 сард одоо 222 сая долларын хэмжээтэй байсан бол одоо бүр 1 тэрбум 11 сая доллар бүр 4.6 дахин нэмэгдсэн. Энэ нь бол өөрөө төсвийнхөө орлогыг дэмжиж явцсан. Ингэж байж байгаа учраас төсөв маань бол нэлээд нааштай явж байна. Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөс гадна дараах арга хэмжээнүүдийг авбал манай улсад эдийн засгийн ихээхэн үр өгөөжийг өгнө хэмээн холбогдох мэргэжилтнүүд үзэж байна. Өнөөдөр Монгол улсын төсөвд илүү их тийм орлого олдог тийм үтц загварыг сонгох шаардлагатай. Энэ бол юу гэхээр стратегийн томоохон ордууд болно. Энэ өнөөдөр орд эзэмшиж байгаа. Ялангуяа дуул уурхаан орд эзэмшиж байгаа газруудыг бүгдийг хөрөнгөний биржид бүртгэлтэй болгох, нээлттэй болгох, хувьцаагаа худалдаг болгох. Ингэснээр тайлн тэнцэн зөв гардаг болох гэсэн. Дараа нь бол юу гэхээр энэ Монгол улсын уул уурхай хадлаараа зөв бодлого явуулах гэсэн. Дараагийн асуудал нь бол юу гэхээр одоо эдийн засгийг солонгоруулах. Манай үндсэн одоо салбар болох хөдөөж хөгжүүл. Сайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах юм шаардлагатай. Аялал жуулчлалыг хөгжүүл. Монголын хөдөөгийн амьдрал, Монголын одоо ахуй амьдралыг одоо тэр гадныханд одоо харуулах. Тэдэнд одоо маш сайн үйлчлэгээ үзүүлэх. За тэгээд одоо мэдээж жижиг дунд үйлдвэр Монгол брэндүүдийг бий болох ийм ажлууд байна. За ер нь энэ зах зээлд хүмүүсээ бэлдэх асуудал ерөөсөө Монголд байхгүй. 1990 онд бол юу гэхээр бид одоо зах зээлийн нийгэм шийдэлээ бүгдээрээ баян болно гэсэн мөрөөдөлтөөр орсон. Хүмүүсээ бэлдэж хөгжлийн удах ширээг өндөр хүнд ойлгуулаагүй. Тийм ээ. Үнд цаасны 2 дахь зах зээлээ гаргасан тэрийг ойлгуулаагүй. Одоо өнөөдөр бол юу гэхээр энэ зорж байгаа нийгэмдээ монголчуудаа бид бэлдэж чадаагүй. Тийм учраас энэ хүмүүсээ бэлтгэх. Одоо өөрөөр хэлбэл зах зээлийн нийгэм гэдэг чинь өөрөө авч явдаг. Монголын төр бол тэдэнд ажиллах амьдрах тийм аятаа амьдрах нөхцөлийн бүрдүүлж өгдөг ийм нийгэм. Хүнээ бэлтгэх хэрэгтэй. За тэгээд цаашдаа Монгол улс одоо хөгжиж дэлхийн хэмжээнд одоо ажиллаж амьдрыг бүс нутгийн интеграц. Одоо ер нь Оростой, Хятадтай харилцах одоо нэг бүс, нэг зам хөтөлбөрт энэ төсөлд оролцох. Бүс нутгийн хэмжээнд хийж байгаа томоохон одоо эдийн засгийн одоо арга хэмжээнүүд оролцох. Бүс нутагт одоо болж байгаа бүтээгдэхүүний үйлдвэрлэл орох. Тэр аутсорсинг хийх, Монголд одоо бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэж гадагшаа гаргах энэ томоохон компаниуд дэлхийн зах зээл дээр хувьцаа хөдөлж авах хэрэгтэй. Зөвхөн Монголд нэг байж байгаа одоо аж ахуйн нэгжүүдийнхээ хувьцааг худалдаж аваад монголчуудаа хаагаад авах хэрэг байна. Гадагшаа гарч дэлхийн зах зээл дээр болох. За тэхийн тулд юугаар хөрөнгөний биржүүдээр ажиллах, Хонконгийн, Лондонгийн одоо энэ Шанхай хөрөнгөний биржүүдээр ажиллах, хувьцаа худалдаж авах. Ийм ажлуудыг бол системтэйгээр хийх, Монголын төрөөс дэмжих ийм шаардлага байна. Монгол Ардын нам засгийн газраа байгуулснаас хойш эдийн засгийн уналтыг аргамжиж чадсан, дахиж алдахгүй, ахиж хямрахгүй байх дархлааг бүрдүүлэхийн тулд төрийн институтууд нэг зүгт харж томоохон төслүүдэд эдийн засгийн эргэлтэнд оруулах нь чухал хэмээн улсын хурлын гишүүд үзэж байгаа юм. Тэр өнгөрсөн одоо 4 ерөнхийлөгч ажиллах хугацаанд монголчууд бас олон зүйлийг ажигласан байх л да.
ямар бодлого, ямар хөтөлбөр хэрэгжүүлэх үү гэдгээс за хувь хүний арийн шин бас яаж нөлөөлдөг үү гэд. Энэ бүхнийг одоо монголчууд бас энэ дөрвөн ерөнхийлөгчийн 20 гаруй жилийн хугацаанд хангалттай харсан бахаа гэж бодож байна. Улс төрийн хувьд тогтвортой байж одоо нэгдсэн нэг бодлогоор явж чадах юм бол улс орон бол хөгжих боломж бидэнд байна. Зүгээр одоо бас л нөгөө ерөнхийлөгч их хурл засгийн газар гэл хоорондоо ингээд бие биендээ загтал занаа бичсэн 20 тэг тавьсан. Тэгэл хоорондоо бие бинийгээ шүүмжилсэн санал солилцох байдлаар явах юм бол хөгжил маань ахаал 2 3 4 5 жилээр хойшлох ийм л одоо нөхцөл бүрдчихэд байна. Энэ бол одоо хөдөлгөөнгүй үнэ. Тийм учраас бид нар Монголын ард түмэн энэ удаад бол улс их орноо бодож сонголтоо хийнэ гэвэл ямар ч байсан энэ засгийн газар улсын их хурл ерөнхийлөгчийн институтсүүд нэг шугамн дээр, нэг бодлогон дээр, нэг зорилгон дээр ажиллаж чадах тийм нөхцөлийг Монголд бүрдүүлэх ёстой. Ингэвэл бид нар хөгжих боломж байна л гэж би харж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуул гадаадын улс орнуудын анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Олон улсын томоохон хэвлэл мэдээллээр Монгол улс улс төрийн тогтвортой байдлаа хадгалж үлдэж чадах эсэх нь энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар харагдана хэмээн ярьж бичиж байна. Монгол Ардын намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Мие Гомбын инх бол ерөнхийлөгчөөр сонгогдвол улсын хурлд засгийн газартайгаа бодлого нэг болж олон жил гацсан том төслүүдийг хөдөлгөх боломж бүрдэнэ.